За Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, за эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны төлөвлөгөө болон за алсын хараа 2050 тусгацсан Монгол хүн эх орондоо чанартай хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээ авч явах бололцоог нэмэгдүүлэх, түүнчлэн эргэтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах томоохон ажлуудыг төлөвлөсөн байгааг та бүхэн маань сайн мэднэ. За энэхүү ажлуудын нэг хэсэг болох эх орондоо эмчилж чадахгүй байгаа. За манайд бол 26 өвчнийг багасгах, дэлхийн анагаах ухааны олтыг Монгол улсын анагаах ухааны салбарт нэвтрүүлэх, за даа ялангуяа зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулахаар бид бүхэн хуран цуглаад байна. Манай улсад одоо сүүлийн 10 жилийн статистикийн мэдээгээр зүрх судасны эмгэг бол тэргүүлэх одоо зөнхлөн тохиолох эмгэгүүдийн одоо тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байна. За мөн нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны нэгт нь бол зүрх судасны эргэтэн толцооны эмгэг бол орж байна. За эргэтэн шилжүүлэн суулгах энэ эмчилгээ маань бол энэ одоо дэлхийд дахины анагаах ухааны одоо 20-с 21-р зууны гайхамшигт олтуудын нэг байдаг. За 1967 онд Өмнөд Африкийн бүгд найрамд улсад Кристиан Бернард анх одоо эргэтэн зүрх шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийснээс хойш идүүгээ бол бараг хагас 100 жил өнгөрсөн байна. Тийм учраас манай улсад зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний үндэсний баг байгуулах цаг хугацаа хэрэгцээ нь бол хэдийнэ одоо бүрдсэн гэж үзэж байна. За улсын 1-р төв эмнэлэг дээр бөөр, илэг, за ясны чөмгнөөс үүдэл шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. За улсын хавдар судлалын үндэсний төв дээр илэг шилжүүлэн суулгах баг, мөн түүнчлэн шөрмөс, арьс шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг бол дэлхийн жишгт одоо хүрсэн хэмжээнд иргэд болон ард түмэндээ үзүүлсээр ирсэн ийм сайхан бахтам сайхан амжилтууд бол бэлхнээ байна. За түүний нэг тод илэр нь бол эдгээр багуудыг маань бол төр засгаас үнэлж төрийн одоо дээд шагналыг бас олгосон байгаа энэ жил. За тэгвэл одоо энэ багуудаас хамгийн отхон дүү багийг нь бол бид нар байгуулахаар, за энэ зүрх шилжүүлэн суулгах багийг байгуулахаар өнөөдөр бид бүхэн ингээд хуран цугласан байна. За мэдээж одоо энэ багууд маань бол одоо эрхтний донор, тэр дундаа одоо амьгуу донорын эрхтний хангамж байхгүй бол үйл ажиллагаа хийвээ явагдаж чадахгүй. 2018 онд донорын тухай хууль шинжилэн батлагдаж одоо хуулийн заалтныхын дагуу эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах албууд бол байгуулагдсан. За одоо эрүүл мэндийн хөгжлийн төв дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа одоо энэ багуудынхаа үйл ажиллагаа та бүхэн маань хэдийнэ сайн мэднэ. Яамныхаа удирдлагыг хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. За 2018 онд донорын тухай хууль шинжилэгдэн батлагдсанаар эсэд эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг эрүүл мэндийн хөгжлийн төв дээр байгуулсан байгаа. За тэгээд энэхүү алба манай байгууллагын бүрэлдэхүүнд орсон цагаас эхлэн бид эсэд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, тэр дундаа эргэтний донорын талаар өдөр тутам сонсон шинэ зүйлсийг одоо мэдэж авч энэ үйл ажиллагааг нэвтрүүлэхэд хичээнгүйлэн ажиллаж байна. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагын баг хамт олон энэ албаны ажил хэргийг байнга дэмжин тусалж хамтран ажиллахдаа одоо энэ зохицуулах алба байгуулагдсанаас хойш донор эмнэлгүүдтэйгээ за улсын 3-р төв эмнэлэг, гэмтэл савг судлалын үндэсний төв, улсын 1-р төв эмнэлгийн эрчим тэмчилгээ, харвалтын төв, тархины үхэл тодорхойлох багуудтайгаа нэгт хамтран ажилласны үр дүнд өнөөдөр нийт 3000 гаруй удаа донорын мэдээлэл цуглуулж эндээс боломжит 180 гаруй донор илрүүлснээс 24 гэр бүлээс донор болох зөвшөөрлийг авч 27 хүнд бөөр, 19 хүнд илэг, 60 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн. За бид албаны дарга нарын хурал дээр урчин донор гарчээ, нөгөө хэд маань нойргүй хонсон байна, ажиллаж байна. За одоо яг аль эмнэлэг дээр ямар эргэтэн шилжүүлэгдэж байна, бид хэдэн эргэтэн олж чадсан бэ, хэдэн хүний амийг аварч чадж байна гэд олон асуудлыг ярилцдаг болсон. Нэг бодлын төрийн бодлогыг хэрэгжүүлдэг бас нэг тусламж үйлчилгээний тодорхой нэг ажилд бас оролцсон зохион байгуулагдж байгаадаа их баяртай байдаг. За сүүлийн үед нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ хийх боломжийг бүрдүүлэх, зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний баг байгуулах талаар удаа дараа бол яригдж байгаа. За энэ сайхан өдөр зүрх шилжүүлэн суулгах
баг байгуулагдаж байгаад бид маш их баяртай байна. За Тэгээ та бүгд мэднэ Монгол улс эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгээд өдгөө 20 гаруй жил болсон байна. Анхны баг бол бүр шилжүүлэн суулгах баг байсан. 1996 анхны бүр шилжүүлэн суулгах багийг хийсний дараа 10 жил завсарлаад 2006 онд бол баг бүрэлдэн тогтсож 2006 оноос өнөөг хүртэл 244 хүнд бүр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Дараа нь бол элэг шилжүүлэн суулгах баг. За дараа нь ясны чимэг шилжүүлэн суулгах баг. За элэг шилжүүлэн суулгах багийн 2 дахь баг нь бол хавдар судлалын үндэсний төв дээр байгуулагдсан. Одоогийн байдлаар бол яг энэ 4 ийм одоо эргэтэн шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. За мөн ясны чимэг шилжүүлэн суулгах баг. За ингээд энэ зүрх шилжүүлэн суулгах баг маань бол яг энэ эргэтэн шилжүүлэн суулгах чиглэлээр байгуулагдж байгаа. Хамгийн отхон баг маань хамгийн залуу. За тэгээд хийх ажил бол маш их байгаа. Одоо Монгол улсад бол зүрх судасны эмгэг бол маш их байна. Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн. Одоо сүүлийн 10 гаруй жил одоо нас уралтын 5 шалтгааны нэг нь хамгийн их өвчлөж байгаа өвчлөлийн 5 шалтгааны нэг нь зүрх судасны өвчин байгаа. Тэгээд Монгол улсад бол зүрх шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай улсууд бол бас маш олон байгаа. Одоо бид нар бол энэ баг байгуулагдсанаар одоо энэ хүмүүсийн хүлээх чагсаалт буюу хүмүүсийнхээ бүртгэж одоо эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд оруулах энэ үйл ажиллагаанд бэлдэх асуудлууд явагдана. Мөн одоо зүрх шилжүүлэн суулгах мис заслын багийн одоо сургалт за тоног төхөөрөмж мис засалдаа бэлдэх үйл ажиллагаануудад нэлээд анхаарал тавьж энэ баг маань ажиллах баг. За мэдээж энэ үйл ажиллагаа доноргүйгээр бол явахгүй. Тэгээд манай гол ажил бол амьгууд донороос элэг бүр зүрх шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг нэг доор хийх, нэг донороос гарч байгаа одоо үнэтэй баялаг болох энэ эргэтнийг бол олон хүний амь насыг аврахад зориулах нь бол маш чухал байгаа. Тэгэхээр бол түрүү хэлсэн 24 донороос одоогийн байдлаар 27 хүнд бүр 19 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийчихээд ингээд явж байгаа. Тэгэхээр бол энэ 24 хүний эргэтнийг олон хүнд л ашиглах хэрэгтэй байна. Гэдэгтэй адилхан дараагийн донор гарахад бол хамгийн багадаа 8 хүнд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг болохын төлөө бид нар явах хэрэгтэй. За одоо улсын 3 дугаар төлөв, улсын 1 дугаар төлөвлөгийн хамтарсан үндэсний баг гэж байгуулагдаа сая 2 эмнэлгийн дарга нар маань бол гар үсэг зурж тэгээд манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан бичгийн дагалдуулж одоо эрүүл мэндийн сайдд хүргүүлж байна. Сайд маань энийг саяхан батлаад ингээд ажиллана. За яг одоогийн байдлаар бол яг удирдлагын баг, зөвлөх баг за тэгээ яг эргэтэн зүрх шилжүүлэн суулгах мис засал хийх хүмүүс маань нийлээд нэг 33 4 хүн болж байгаа. Энэ бол яг анх байгуулагдж байгаа баг гэхэд бол нэлээд олон хүн байна. Гэхдээ урд нь байгуулагдсан багууд бол түрүү Нямсрын профессор хэлсэн яг тухайн үед бол яг манайх шиг ЭС эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба шиг юм алба байгаагүй учраас яг ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ бол анх удаага зохион байгуулж байгаа үйл ажиллагаа. Яг гэвэл бүхэл бүтэн одоо энэ донорын тухай хуулийн дагуу ийм улсын төрийн ийм алба байгуулагдсан учраас энэ үйл ажиллагааг ингэ зохицуулж хийх нь бол зайлшгүй зүүн хэрэг. Орж байгаа баг бүрэлдэхүүн гишүүдийг бол танилцуулсан байна. За багийн зөвлөх хэмжээр бол Баян Дөрөвч Монгол улсын төрийн совилт үндэсний багийн ахлагч Монгол улсын ард эмч хүний гавьяа эмч Аюун дэлгэр маань ирсэн байна. Манай энэ салбарын хамгийн одоо манай улсын 3 дугаар төлөвлөлт эмнэлгийн зүрх судасны системийг 2 жил давтлах хийсэн. Заашд бол одоо энэ зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулах хурлыг нээж өгөх хэлнэ.
Интервен каталог бол 2, лаборатори эмч 2, чанарын менежер 1, сувилагч. Манай багийн зөвлөх судасны мэсгэлийн зөвлөх хэмжээр бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич анаа эртний шилжүүлэн суулгахын зөвлөх хэмжээр Монгол улсын за дараагийн слайдыг яачих. За энэ за миний би 1998 онд компьютеруудыг хавтуулж байгаа. Тэгээ манай эрүүл мэндийн хөгжлийн төвдөө бид бүхэн хүлээлгэж өгье. За баярлалаа. 2022 оны 6 сард бид нэр эрүүл мэндийн